Ер нь жоохон манай монголчууд юм жоох юм махруу сурах гэдэг. За ер нь одоо ингээл хуулж бичих юм уу эсвэл ингээд нөгөө ингээл уншаал үг болгоны ингээд славарда тийм юмд аягүй их цаг үрдэг. За сурагч нартай хайртай шүү. Удахгүй уулзъя. Самцоно Wall Street English-ийн senior coach нэрлэлдэн байна. Аягүй бахархах сэтгэл төрдөг шүү. Тэгэл анхныхаа өдөртөө ирэхдээ hi how are you гэлтэнгүүд ингээд жоох нөгөө хариулж чадахгүй ичиж мичээл санаа зовж тийм юм чи хэдэн өдрийн дараа ч юм уу эсвэл хэдэн сарын дараа ангидаа суусныхаа дараа goodbye coach гэл гарахыг харах айгуу гоё. Сурагчдаас авдаг сэтгэл хамгийн гоё нь өөрийгөө чадна гэж бодоогүй тэгээд чадсан байна тэр сэтгэлээс сонсох гоё гэдэг. Тэгээд анх орж ирэхдээ анхан шатнаас эхлүүлж байгаа сурагчид маань одоо би ингэж ярьж чадах болов гэл айгуу тийм нөгөө жоохон эргэлзээтэй орж ирэл. Тэгээд төсгөлтөө те айгуу сайн ярьж сурсныхаа дараа надад тэрийг ингэ илэрхийлэхэд те би ерөөс энэгээр ингэж ярьж чаддаг болно гэж бодоогүй, англи хэл ингэж сайжруулах гэж бодоогүй. Тэг өөрөөрөө айгуу бахарч байна. Тэр сэтгэлдлүүдийг сонсохгүй. Надад ер нь үлгэр жишээж амар их сурагч байна. Анхныгаа дуртай нь бол одоо манай инхчингийн сурагч байна. Оюутан хүүхдээсэн. Тэгээд 9-р левлээс орж ирээ 20-р левел хүртэл дуусгасан. 9 сарын дотор тийм өөрөө айгүй мэрэгэлттэй цаг зав айгүй сайн гаргад тэр сурагч маань байсан. Тэр сурагч маань юм нь бол тэ сонсголоо сайжруулад, ярианы чадрыг сайжруулад тэгээд намаа 20-р түвшний дипломыг аваад гарахад үнэн гоё байсан. За тэрнээс гаднаас манай хэдэн сурагчтайгаа тэд нар маань 5 сар хүртэл англи хэлний түвшинг айгүй сайн сайжруулж аваад тэгэд work and travel-ээр Америк явсан сурагчид нар маань байгаа. Тэд нар маань бас айгүй бархаштай харахад одоо буцаж ирэх гэж байгаа. Тэгээд тэрнээс гадна ер нь бол зөндөө сурагч нар байгаа. Яг тий ажил амьдрал дээр гарцсан. Тий ажилтаж гисэн, тий ар гэрийн амьдралтай ч гэсэн ингээд айгүй өөрсдөөс юм зориулт гаргаж төв дээр ээж хичээлээдэг. Тэгэл багшаа хайсан зөвлөгөөг айгүй сайн дааж авдаг. Тэдгээр сурагчдаа харахад бол үнэхээр барах. Өгөх хоёр төрлийн зөвлөгөө байна. За нэгдүгээрт нь гэх юм бол соёл айгүй чухал. Та ер нь ямар ч хэл сурсан бай тухайн улсынхаа соёлд аягүй сайн суралцах хэрэгтэй. Тэгээ англи хэлээр ярих бол та англи хэлээр ярьдаг хүмүүсийн соёлд нь суралцчих тэр хэлийг та яг аягүй сайн өөрөө болгож чаддаг. За хоёрдугаар төвх зөвлөх юм бол за хэдүүлээ ингээд те англи хэл сурахыгаа байшин барьж ин гэдэг төсөөлөд үзье. За 5 давхар байшин барьлаа те. 5 давхар байшин барихын тулд хэдүүлээ сүрээ тавих хэрэгтэй. Та тэр сүрийг тавьж чадахгүй бол 4-5 давхар хизээч гарчихгүй. Тэгээд тэр сүрийг тавихтаа та санаа зовхгүй байх хэрэгтэй. Ямар ч алдаа гарахаас ерөөс ингэ хичих хэрэггүй. Ер нь жоохон манай монголчууд юм жоох юм махруу сурах гэдэг. Ингээл хуулж бичих юм уу тийм эсвэл ингэ ингээл уншаал үг болгоны ингэ славарда тийм юмд аягүй их цаг үрдэг. За ер нь бол та ярьж сонсож сурмаар байгаа бол ярьж сонсож сурах хэрэгтэй. Тэр бол хамгийн чанартай арга. За тэгээд сүрээ та чанартай тавих юм бол таны байшин маш чанартай болно гэсэн. За анхан шатн дээр ер нь тийм нэг шантрах зүйлс айгүйх гарч ирдэг. Яагаад вэ гэхээр та ингээд анхан шатн дээр байхад таны чадвар бол маш хязгаарлагдмал байдаг. Тэрэн дээр манай сурагчид маань одоо яаж хүлээж авдаг вэ гэхээр би сураад байгаа юм шиг сурах гэж байгаа юм шиг байгаад байна гэдэг байхгүй. Тийм тэрийг ер нь бол ингээд ойлгож чинь яадаг гэхээр анхан шатн дээр таны та өдөр тутамдаа хэрэглэж чаддгүй тийм төвшин байдаг. За тэр хизээ гайгүй болдог гэхээр B2 ч юм те эсвэл C1 төвшинээр гарч иж та өдөр тутмын англи хэлийг хэрэглэж чадах те таны тэр хэрэглээ болох төвшин бол B2 эсвэл бүр хадгалаад C1 төвшин байдаг. За тэр хүртэл явхад бидэрт бол зайлшгүй A1 A2 төвшин бол зайлшгүй хэрэгтэй. Эцэст гэж хэлэхэд англи хэл сурах нь таны бодсноос ч амархан байх болно. Welcome to Wall Street English.